Өчигдөр Пакистаны аюулгүй хүчнийхэн баруун өмнөд хэсгийн Кайта хотод амиа золиослон бөмбөг дэлбэлэхээр зэхэж байсан Аль-Кайда бүлэгтэй холбоотой 5 этгээдийг илрүүлж устгасан байна. Цагдаа нарын мэдгдснээр бөмбөг дэлбэлэх гэж байсан хүмүүсийн дунд 3 эмэгтэй байсан бөгөөд тэд гадны иргэд байсан гэж үзжээ. Афганы талибуудын толгойлогч нар үйл ажиллагаагаа явуулдаг гол газар гэж үздэг Кайта хотын шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо болсон буудалцааны үеэр тэднийг хөнөөсөн байна. Албаны хүний хэлснээр сэжигтнүүд бидээ тесрэх бөмбөг бэхэлсэн байжээ. Тэдний нэг нь буудалцаан эхлэхээс өмнө бөмбөгөө тесэлж амиа хороосон байна. Ажиллагааны үеэр Пакистаны аюулгүй хүчний нэг ч албан хаагч амь өргөдөөгүй гинэ. Аль-Кайда бүлэгтэй ойрын харилцаатай Пакистаны талибууд Бин Ладеныг хөнөөсний хариуг авахаа амлаад байсан юм а. Өнгөрсөн 7 хоногт талибын амиа золиослогчид Пакистаны баруун хот хэсэгт орших цэргийн актемдэр бөмбөг дэлбэлж 80 хүний амьд хүрсэн. Нийслэл Исламабад хотоос холгүй орших Аббатабад хотод Осама Бин Ладен олон жил амьдарч байсныг илрүүлж Америкийн тусгай хүчнийхэн түүнийг хөнөөснөөс хойш Пакистан улсын зэвсэгт бүлэглүүдийн эсрэг явуулдаг үйл ажиллагаа шүүмжлэл өртөх болсон юм а.